Нэг үе Хэвлийн сандаачигчдын очих дуртай газрын нэг болоод байсан эмгэнтийн ам руу өнөөдөр хүн зүгэлхээ болоод 5 жилийн нүрийг үдсэн байна. Саяхан л эмгэнтийн шанд гэж ус элбэгтэй газар айлууд тойрон бууж бэлчээр булаалдан юм л болдог байсныг одоо ч ярих хүмүүс захаасаа аваад олон байдаг. Монгол орноос Орос цэргүүд буцахтаа уг уулын амны дундах жижиг толгойн бэлд баахан юм булаад явсныг хүмүүс олж бие биентэйгээ уралдан ухаж тэр битгий хэл олзоо булаалдан хүн амны хэрэгч гарч байсан удаатай. Чухам яагаад өнөөдөр энэ нутаг эзгүүрсэн нь гүйдэлтэй холбоотой гин. Нөмөр дулаан нөөлөг баг малын бэлчээр элбэг уг эмгэнтийн амны ганц өвлжөөнд Ташдоржийнх өвлчхөр болсноор 10 гаруй жилийн нүр үдсэн байна. Уулынхаа мухарлуу ганц нэг хүний хуучин шарил байдаг байсан нь өнөөдөр бэлэн зээхний оршуулгын газар болсон ч ойр хавийнх нь өвлжөөнд айл өвлжсөөр байдаг юм. Дорж, Дашдорж гэдэг үеийн хоёроор одоогоос 3 жилийн өмнө уяачдын наадам үзэхээр явсан юм. Хүй 7 худаг эмгэнтийн амны хооронд сайн даал 25 км. Дорж наадмаас цааш хот орох болоход Дашдорж ганцаар гэртээ буцжээ. Тэгэхэд Дашдоржийнх эмгэнтийн баруун бэлд зусаж байсан юм. Хуучин буужингийн цэргийн анги байсан туйрны хажуугаар гарч ирсэн Дашдорж зам дөхөн эмгэнтийн амны 100 хойноос давж иртэл өөдөөс нь морь хөдөлсөн нэгэн хүн ирж харагджээ. Цаг эрт байсан болохоор морьныхоо хөлийг амрааж тамхилъя. Энэ хүнийг ирэхээр юм яаж битгүү алдсан морио бас сурыг гэд тамхи татан сууж байтал бүгэн зүсмийн морь хөтлсөн хүн бүр дөхөөд ирсэн байна. Сайн ажиглавал эмэгтэй хүн байжээ. Бүр дөхөөд ирэхээр нь минь дус мэдэх санаатай хартал нэг л нүдэнд хүйтэн. Ахиулан харвал зэвхий саарл царайтай ус гизхэн ширэлдсэн хачин муухай хүн байсанд мэдж асууж чадлагүй дэмийл харсаар. Үг солилгүй өнгөрөх түүний биеийн нэвт цаана байсан бут хад чулуу харагдаж байсан бөгөөд моринч гэсэн адилхан. Морь хөдөлсөн нөгөө хүүхнийг өнгөрмөгц Дашдорж мордон эргэж харалгүй давхисаар гэртээ харжээ. Гэртээ орж бие сэтгэл нь амарсан Дашдорж замд таарлцсан нөгөө морь хөдөлсөн хүүхний тухай эхнэртэй ярьж өгсөн байна. Түүний эхнэр нөхөртөө манай том хүү өглөө хоошоо таравганд яваад ирсэн. Чиний ярьдгийг бас л ярьсан. Энэ эмгэнтийн ам арай гүйдэлтэй болчихсон юм биш үү гэж. Дашдорж хүүхдүүддээ зүүн тийш малаа битгий бэлчээ. Өөрсдөө ч гэсэн битгий яв гэж хэлсэн төдийгүй айлынхантаач сураг дуулгаад амжижээ. Дашдоржийнхэн тэр өдрөөс хойш өнөөх гүйдлийг бараг мартан амар жимэр амьдарч байтал тэднийх рүү нэгэн морьтон улаан тоос босхон ирж яваа харагдаж. Энэ лав согтуугаас зайлахгүй. Хайлхан цагаар морь баллах гэж хэмээн бодоод
гэрийн эзэн их л дургүй гэртээ орсон байж. Төдөлгүй хүүхдүүд нь "Аава, нөгөө хүн морины уяан дээр ирээд мориноосоо оочоод босохгүй байна. Ерөөсөө хөдлөхгүй юм" гэхэд дашторж явж очвол огт зүс үзээгүй 30 орчим насны залуу байжээ. Түүнд үнэртэй ус үнэртүүлэн байж сэргээвэл дөнгөж ухаан ормогцоо "Чөтгөр" гэж нэгсүрхий хашиграад дахин ухаан алдсан аж. Хаанхын хэн болохыг мэдэхгүй тул эмч байгаад тэтгэврт гарсан хөгшнийг авчирч үзүүлбэл ямар ч тусламж авч чадлагүй нас барсан байна. Эмгэнтийн зүгээс ирсэн болохоор морь хөдөлсөн хүүхнээс айснаас гарцаагүй болохыг төвөггүй ойлгосон дашторжийн хотныхон зар тарааж нөгөө бурхан болоочийг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ. Муу юм модон улаатай гэдэг болохоор ар гэрийнхэн нь хот айлынхныг сэжиглэн задлан шинжилгээ хийлгэхэд гадны ямар нэгэн нөлөөгүй, харин үнхэлцэх нь айснаасаа болоод хагарсан байна гэж уншилжээ. Гүүдлээс айж хорвоог өргсөн залуугийн үхэл хаврын хавсрах шиг айлаас айл дамжин тархсаар эмгэнтийн ойр хавьд өвөлждөг, зусаж намарждаг айлууд ор мөргүй нүүн одсон байж. Хамгийн сүүлд буюу 2008 оны 3 дугаар сард Бөхөгийн эхэнд байдаг Амгалан гэдэг залуу цагаан хөтөл орчмоос мал худалдан авч улмаар Бөхөг рүү буцаж явахдаа газар дөтлөн эмгэнтийн амны араас давж иржээ. Тэр үед 12 цаг л өнгөрч байсан гэсэн. Хуучин ширгсэн шандны хажууханд малаа өвс хэд хазуулан тамхилж суудал Амгалан руу нэгэн морь хөдөлсөн хүн урд зүгээс айсгүй харагдаг. Тэр хавар бараг явж байгаагүй болохоор газар сайн мэдэхгүй. Туул голыг хялбархан гарч гарам мэддэхгүй байсан учраас юутайч уулзаж асууя гэж шийдэн тосож уулзахаар морио хөдлөн дөхтөл нөгөө морь хөдөлсөн хүн гэв гинэт алга болчихж. Сормоосонд л юм наалцсан хэрэг гэж бодон нүдээ сайтраар чин хідэн малаа хөдлөгөхөөр явж байтал нөгөө морь хөдлсөн хүн гинэт хажуугаар нь гараад явчихсан байна. Ийм хурдан миний ард ирсэн баймааргүй юм гэж бодож байснаа гинэт чөтгөр гисэн бодол толгойд нь ороод ирж. Хүний нутагт яваа болохоор юмыг яаж мэдэх вэ? Эртхэн айлын бараа харъягээд малаа шавдуулан хөөсөөр айлын бараа харсан байна. Айлд аяга цай ууж суух үедээ Амгалан замд харсан зүйлээ хэлтэл гэрт байсан хүмүүс ам уралдан тэнд ч тийм гүйдэлтэй, энд ч ийм гүйдэлтэй гэж ярьцгаасан байна. Гинэт бий болоод хэдэн жил боллоо. Чөтгөрөөс айж болдоггүй юм. Морь хөдөлсөн чөтгөрөөс айлгүй ам гарсандаа олзуурхан баярлах хэрэгтэй гэж Амгалан залууд тэр хот айдынхан хэлжээ. Аливаа сүнс гүйдэл чөтгөртэй хэрв таарах юм бол айж ерөөсөө болохгүй. Мөн эргэж харж бас болдгүй юм гэлээ.